сүүлийн үед ингээд хүүхдийн эндэгдэл, хүүхдийн өвчин, хүнд өвчнүүд те аутизм, тархины одоо ингээд янз бүрийн саажил, төгслийн бэрхшээлүүд утаанаас болж юм гэж одоо нийгэмд яриад байгаа л да. Ерөөсөө утаа л ерөөсөө бүхний буруутан болоод. Тэнгүү тэр чинь нэг тийм эзэн биег утаа бүхэн гарч. Тэгтээ зэрэг чинь хараа тэр утаа чинь бол одоо чинь манай иргэд өөрснөө тэр утааг гаргадаг учраас тэр өөрснөдрөө тэр бол имийг заах гэсэн одоо чинь тийм зал байгаа байхгүй да болно. Энийг бол шууд хэлэх хэрэгтэй ер нь зал байхгүй да. Ер нь мэдээж утаа бол одоо чинь манай ард түмний бол эрүүл мэнд ирээдүйд бол одоо ноцтой занал хэл учруулж байгааг бид нар тэр төрөг бол ойлгож байна бүгдээрээ. Мэдээж утаатай бол тэмцэх ёстой. Энийг бүр алга болгох ёстой. Гэвч бүх юмны буруутан харах биш байхгүй да. Энэ дээр бас би гайхаад тэгээд одоо энэ нэр өмнөхөр одоо спорттой холбоотой юм уу хөдөө орон нутгад одоо ямар гэдэг юм бол гэж бас судалгаа хийлээ л да. Мянганы хөгжлийн зорилт 2013 оных дээр ингэж байгаа юм 161 дэх хуудас дээр бус нутгаар авч үзвэл Нярайн ялгсан бодонд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн төвшин Улаанбаатар хотод хамгийн бага. 1000 амьд төрөлтөд Нярайн эндэгдэл 7.2, ялгсан эндэгдэл 10, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 10. Баруун бусад бүстэй харьцуулахад хамгийн өндөр байна гэж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор одоо 19.5, 32.6, 40.1. За тэгээд өрхийн байршлаар авч үзэхэд нийслэлээс хөдөө рүү алагдах тусам хүүхдийн эндэгдлийн төвшин улам бүр нэмэгдэж байна. Хөдөө бол одоо чинь сайхан агаартай тэгээд харьцангуй бол одоо натурал хүнс сэргийлж байгаа энэ улсуудын хүүхдүүдэд нь тэд нь өөрсөнд нь биш хүүхдүүдэд нь ингээд бол одоо чинь ялангуяа саажилт одоо элдв янзын бол урд өмнө байгаагүй нөхцөлүүд игдээд байгаа бол шалтгаан нь өндөө юм байна гэдгийг л одоо бид шууд хэлээд байгаа байхгүй. Энэ бол ингээд шууд баталж байгаа. Энэ мэдээлэл одоо энэ Улаанбаатар хотоос ингээд одоо чинь аслаг тутам энэ өвчний давтамж улам бол нэмэгдээд байна гэдэг чинь болоход чинь ямар нэгэн бол энэ хоёрыг шууд холбож байгаа бол одоо чинь юу байхгүй харин ч тэд нар өөр нэг гуравдагч хүчсэн зүйл бол маш хүчтэй нөлөөлөд байна гэдгийг л харуулж байгаа байхгүй. Интернетээр гадаадын мэдлэгчийн сайдын яамны Монголд одоо ямар хөрөнгө оруулсан байна. Ингээ үзээд явж байхад яг энэ юм байсан шүү. Би тэрийг бүр олж одоо төрсөр нь авал. Өмнө Говь аймгийн тэр сумын залуу насны эмэгтэйчүүдэд араад харилцах гэйг байхад вакцин илүү эм бэлтгэмж илүү тий. Би бол шууд туршилт хийсэн. Тэгэлгүй яг уу тэр чинь яг одоо чинь ялангуяа бол ер нь энэ дэлхийн одоо энэ вакцин үйлдвэрлэдэг энэ корпорациуд чинь бол өөрийнхөө ямар нэгэн дэлхийн зах зээл дээр энэ бол бүтээгдэхүүнээ гаргахын тулд чинь одоо нэг лиценз зөвшөөрөл бол авдаг. Тэр эмээ бол ямар нэгэн хүн одоо чи хүн дээр туршсан одоо байх хэвээр. Тийм учраас чинь тэр эмнүүдээ авчирч бол манай ард түмэн дээр туршдаг байхгүй болно. Энэ асуудал бол ялангуяа 90 оноос хойш хавтгай болсон шүү дээ. Одоо чинь бол би одоо надад одоо санаж манай ээжт нэг одоо ингээд эм өгсөн байсан тийм. Одоо өрхийнх нь эмдэгдэр та энэ эмийг бол уугаарай. Тэгээ яах нь вэ? Тэгээ дараа нь бол одоо чинь ирж үзүүлээрэй гэсэн ийм байдлаар өгсөн. Би тэгээ тэр эмийг нь аваад бол интернетээр хангацсан тэр эм байгааг байхгүй да. Харин би дараа нь бол би өөр газраас бол ирж байгаад олсон чинь тэр эм ердөөсөө үйлдвэрлэгдэх шатндаа явж байгаа. Тэр эм чинь аль хэдийн бол орж ирээд манай өрхийн эмнэлгүүдээр тараагдаад тэгээд тэр эмчтэн бодохдоо зэрсэн тэр өрхийн эмчд бодохдоо зэрэг та энийг бол одоо өөрсдийнх нь тим насны тим улсуудад бол өгөөд тэр улсуудын бол одоо чинь бие организмд нь энэ юм яаж үйлчилж байгаа талаар бид нар руу одоо чинь одоо юу гэдгийг тайлан бичиж явуулвал тодорхой хэмжээний бол цалин урамшуулал өгдөг гэсэн ийм бол механизм байсан байхгүй тэрэн дээр. Бардасан вакцин гэдэг нэг хэсэг шуугсан шүү дээ тийм манайхан тэр талаар та бас нэлээх мэдээлэлтэй. Тэр тийм Gardasil гэдэг умаа хүнсний хорт тавдрын вакцин. Тийм тэр одоо ер нь дэлхийд даяар шүүмжлэгдээд тэгээд тэргээр одоо олон охтууд, эмэгтэйчүүд бас яг тэр одоо өвчний нэг бактерийг тарьж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэргээр бас өвчлсөн, амнасаа алдсан гэдэг мэдээлүүд байгаа. Тэгээд Австрали оронд бол одоо энэ вакциныг олон жилийн өмнө 2 удаа оруулах гэж үзсэн байгаа юм. Тэгээд Австралийн засгийн газар тэгээд эрүүл мэндийн яам нь өөртөө лабораторид шинжилгээ хийгээд маш хортой байна, оруулахгүй гэд буцаасан дараа нь дахиад тэр хорморнд багсгаал дахиад оруулах гэж бас л шинжилгээ хийгээд энийг одоо орон нутгад оруулахгүй гэх. Тэгэхээр өөртөө хүсээгүй байхад гадна талаас ингэж оруулах. Тий, гадна талаас нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамар
Тэр чинь болоод цэвэр болоод одоо чинь манайхан тэрийг л одоо өөрөөр лобби тэр гэж болоод ялангуяа баруунд болоод яриад байдаг. Энэ бол цэвэр болоод далдуур худалдан авдаг одоо чинь тэр шийдвэр гаргах төвчний улсуудыг далдуур худалдан авдаг. Тэгээд болоод эрүүл мэндийн байгууллага бол манайд одоо чинь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэр далбаан дор өөр дэлхийн одоо энэ үндэстэн дамсан корпорациудаас эмийн бүтээгдэхүүн вакцины ирүүлээд тэр одоо төлбөрөө бол манай улсын төсвөөс авчдаг иймд механизм байдаг баггүй даа гол. Тэдний хувьд цэвэр бизнес юм байгаа байхгүй. Нэгдүгээр тэд нар бол нэгдүгээр мөнгө олох хэрэгтэй. Хоёрдугаар тэд нар бол заавал өөрийнх нь бизнесийг улам их ашгийг дандаа олж явахын тулд чинь өвчтөе улсуудыг байнга үйлдвэрлэж явах хэрэгтэй байхгүй тэд нар. Ер нь хүний өвчин гэдэг бол тэдний хувьд бол одоо чинь мөнгө бол гарах хэрэгсэн байхгүй да. Би давтаг хэлэхэд ер нь бол орчин үеийн хүн эмнэлэг бол ердөөсөө өвчнийг анх үүсгэж байгаа тэр одоо шалтгааныг нь иж бүрнээр нь бол эмчилж үгүй хийхээсээ илүү яг тэр өвчний өдөр үзүүлж байгаа шинж тэмдгүүдтэй тэр өвчин зөвөртэй тэмцдэг. Тийм учраас бол ердөөсөө тэр одоо ялангуяа хүмүүс бол мэдж байгаа эм авч уугаад байхад бол тэр өвчин бол одоо чинь идэхгүй тэр хүн магадгүй бол одоо чинь нэг хэсэг 10 15 бараг зарим насаараа тэр эмийг хэрэглэх тэгжээж л өвчин зөвөргүй явж байгаа юм шиг боловч тэр өвчин тэр хүний бие дотор нь одоо улам одоо чинь архагшаад улам болоо угжраад тэгэд байгаад байгаа хгүй тэр. Тийм учраас чинь тэднэрт байнгын болоо тэр эм худалдан авч идэг. Энэ бол худалдааны эмийнхэн зах зээлийг тэгт хэлдэг шүү дээ. Манай нэг хамаатны нэг одоо бас нэг настай хүн байна. Тэгтээ тэр чинь байнга үе мөчний өвчин бол сүүлийн бараг 20 30 жил ууж байгаа гэж байгаа хгүй. Байнгын уудаг. Тэр чинь бол ердөөсөө тэр эмийг бол өчнөөр нь аваад бол ингээд хадгалцсан тэр. Та яагаад ингэж нэг гэдэг чинь миний өвчин энийг уухгүй бол үе мөч өвдөд идэг. Гэхдээ мэдээ тэр үе мөчний тэр өвчний шалтгаан бол өөр юм байгаа нь ойлгомжтой байгаа хгүй дээ ер нь зүгээр энд яг. Тий. Гэвч тэрнийг зөвхөн болвол одоо чинь тэр өвчин байсаар тэр хүний дээд мэдрэлийн систем тэр өвчин зөвөрийг мэдрэхээ байдаг өвчин намдаах юмуудыг ингэж өгөөд гэдэг байхгүй даа бол. Энийг бол бид нар бол ойлгох хэрэгтэй. Одоо жишээ вакцинаас үүдээ чихрийн шиж ингээд одоо шинэ өвчин одоо сүүлийн 20 жил гарч ирж байгаа тийм ээ. Газар авчин. Тэгэл инсулин одоо тарихаас өөр аргагүй болж штэ тий. Инсулин одоо насаараа инсулинээс хамаарт олж байгаа байхгүй. Тэгээд одоо бүр жоохон ялах одоо яраа хүүхдүүд, бага насны хүүхдүүд, залуучууд чихрийн жижигтэй болж байна тийм ээ. Зөвхөн нэг жишээ штэ. Тэгээ бас нэг сонир зүйл болоод одоо надад ажиглагдсан зүйл 18-аас 35 насны залуучуудад одоо хэдэн жилийн өмнө вакцин бүгд вакцинлээ штэ. Тэ? Тэр тэгэхээр яг одоо залуу хүмүүс яг одоо нөхөн өрчхүү тий? Яг нөхөн өрчхүү насн дээр явж байгаа манай залуу хүмүүс. Тэгээд би бас нэг зүгээр ер нь логик сэтгэлгээгээр ажиглаад яваад байхад аюух мэдээлэл авдаг. Би бас ингэж нэг юм болоод байгаа байхгүй. Одоо яг 30 иргэн насныхан нэг үеийнхэн барчсан хүмүүс байгаа байхгүй. Дандаа хорт хавдар одоо тэрний тэглээ ингээд олон танил хүмүүс ч үндэ хорт хавдар гэж манай хамт ажиллаж байсан залуугийн эхнэр ч юм уу. Тэгээ би тэд нар яг нэг үеийнхэн байгаад байгаа байхгүй. Тэгээд янз бүрийн хавдар. Хавдар нь янз бүр. Тэгээд одоо надад батаар гэх. Тэгээд би одоо тэрийг бодоод байхгүй. Тэд нарыг багтна ч юм уу эсвэл яг нэг толгой насанд нь насаар нь ангиллаад насаар нь бүгдэн ч нэг юм болсон байна гэж би бодлоо. Энийг одоо судалдаг хүн байд юм уу үгүй юм уу? Тийм учраас одоо юм байна. Манай ер нь зүгээр мэдээж энэ дотор бол одоо чинь жинхэнэ хүн ардынхаа төлөө бол ингээд үнэхээр сайн сайхан одоо чинь эмчнэр бол манайд бий. Нүглийг ихтэй бол одоо чинь мөн тэдний хажуугаар мөн эмч зүгээр цагаан халаадлаа өссөн болохоос биш. Үнэхээр тэр эмчийн бол хүний одоо чинь эрүүл мэнд сайн сайхны төлөө гэхээсээ илүү тэрүүгээрээ дамжуулж мөнгө хий гэсэн бол одоо чинь бүхэл бүтэн ийм давхарга бий болчихлоо шүү дээ манай нийгэмд. Тэр бол үнэхээр манай нийгэмд бол бодиттой үзэгдэл болсон. Тийм учраас чинь бол одоо тэр чинь яг энэ одоо чинь гадныхны бол одоо харийнхны манай улс үндэстний эсрэг явуулж байгаа энэ бодлого үйл ажиллагаа чинь мөн дотроосоо бас энийг дэмждэг. Энийгээ зөвхөн бол өөрийнхөө тэр ашиг хонжооны их усүр гэж хардаг. Өөрийнх нь одоо албан тушаалд байх, цалин орд орлоготой байх ийм бодов хардаг бас босууд энэ дотроос цөөнгө байгаа гэдгийг бид энэ дээр тэмдэглэн хэлэх хэрэгтэй байхгүй даа. Асуудлыг бол бид нар зүгээр одоо чинь ингэж тойруулж бол ярьд юм бол зарим улсууд бол тэртээ тэргүй бас одоо сайн ухаж ойлгохгүй бид нар яг имийг нэрээр нь нэрлэж яг тэр үгээр нь хэлэхгүй болохтой зэрэг чинь манайхын имийг бас одоо тийм одоо задлан шинжилж өөртөө тунгаан боддог энэ чадвар бол үнэхээр их сул дорой болчиход байгаа байхгүй тийм. Утаанаас ч юм уу эсвэл одоо хоол хүнс
амьдралын ахуйн нөхцлөөс болоод одоо хүмүүс ингээд өвчин залуу чинь ингэж одоо ер нь тэгжил яриад байгаа шүү дээ. Гэтэл түрүү ярьжсэн та да вакцин гэдэг бол юу шууд одоо яаж нөлөө ямар юм байх вэ? Уртаа одоо нэг дам биш бусад юм бол дам биш дээ. Тэр талаар тэрний ер нь вакцины тухай бол маш одоо чинь энгийн нэг тийм зүгээр тайлбар өгье л да. Вакцин гэж яг чухам юу юм бэ? Хүн төрөлхтөн бол хэдэн мянган жил, хэдэн зуун жил ердөөсөө вакцины гэдэг эмгүүгээр амьдраад ирсэн. 20 дугаар зууны ялангуяа 30-аад оны дундуур би түрүү ирсэн шүү дээ. Би түрүү хэлсэн. Германы бол засгийн эрхэнд одоо Гитлер гарсан тэр үед бол Америкийн одоо Рокфеллер гэж бол одоо мэдж байгаа. Энэ бол одоо чинь газрын тосоор бол асар их баяжсан одоо Америкийн том олигарх. Тэр бол өөрөө тэр газрын тосоор баяждаг хэрнээ тэр чинь бол дандаа бол хүн амын одоо нөхөн үржихийн ийм бол одоо судалгааны институт гэсэн нэрийн дор тэд нар чинь хамгийн гол нь тэр мөнгө бол олоод тэд нар чинь үнэхээр тэр мөнгөндөө цадцсан байгаа байхгүй. Гагцхүү бол тэр одоо мөнхийн ноёрхолоо тогтоох энэ асуудал бол тэдний хувьд маш чухал. Тийм баг одоо чинь цөөхөн улсууд ийм асар олон хүмүүсийн одоо дээр бол мөнхөд засаглаж ноёрхож байхын тулд яах хэрэгтэй? Тэднийг бол боловсрал эрүүл мэндийг нь бол одоо чинь устгах хэрэгтэй байхгүй. Тэр бол манайд аль хэдийн амжилттай болоод манай одоо залуучуудыг бол одоо яаж хүмүүжүүлж байгаа ямар бол одоо чинь мэдээлэл одоо чинь боловсрал нэртэй энэ тархины угаалгаар бол тэднийг сургаж хүмүүжүүлж байгаа бид бүгдээрээ одоо чинь бэлэнхэн одоо чинь өдөр тутамдаа эргэн тойрондоо бид нар харж байгаа. Яг тэрнтэй адилхан бол одоо чинь ялангуяа би түрүүчийн дээр Gardasil вакцинтай одоо холбогдуулаад нэг хоёр зүйлийг бас сануулъя гэж бодож байна л да. 2012 онд 13 онд чинь нөгөө Ардсан нам засгийн эрх хөлөөр барьж авах чинь нөгөө ламба гэж нөхөр шүү дээ. Эрүүл мэндийн сайд байсан. Тэр чинь үед бол яг нэг Gardasil вакциныг бол оруулж ирээд тэгээд бол Монголын одоо чинь 12-оос 28 насны хооронд бүх эмэгтэйчүүдийг мөн бүр эрэгтэйчүүдийг нь хүртэл бол одоо хамруулна гэсэн ийм бол одоо асуудал яригдчихсэн шүү дээ тэр үед. Тэгээд ч бол олон одоо сургуулиудад хөдөө орон нутгууд одоо хийж эхэлдэг гэсэн мэдээллүүдэд гарсан. Мөн бол бид яг тэр үед нь бас энэ тухайн асуудлуудыг эсэргүүцээд энэ ер нь бид нар хүний эрүүл мэндийн одоо төлөө хийж байгаа энэ вакциныг бид нар эсэргүүцээг байхгүй. Гагцхүү энэ вакцины найрлагын дотор нь бол хүний эрүүл мэнд ирээдүйд одоо чинь эрсдэлтэй замд хийж байгаа ямар аюул байна гэдгийг хүн бүхэн мэдж, хүн бүхэнд бол ойлгуулж байх ёстой л гэдэг бид нар энийг л бол одоо шаардаад байгаа шүү дээ. Энэ ийм л байх ёстой. Гэвч бол тэр үед чинь бол зэрэг ингээд явсан хийлгээд бол явсан. Тэгвэл саяхан бол мэдж байгаа тэр одоо юунд Баян хонгор аймагт бол нэг охин бол бас хийлгээд одоо хотод орж ирээд бас эрэмдэг зэрэмдэг болсон энэ асуудлуудыг бүгдээрээ бол мэдж байгаа. Олон нийтийн сүлжээгээр бол нэлээд явсан тийм аа. Гэвч тэд нар чинь зөв зүгээр бол Монгол эцэг гэхээс эрүүл сарвал мэндэлсэн хүүхдэд эцэг гэх нь өөрснөө бол одоо чинь энэ олон нийтийн мэдээллийн хэрэгсээр явж байгаа энэ тархины угаалганд бол итгээд тэр хүүхдэд дагуулж очиод тэр хүүхдийн тэр амьдрал ирээдүйг ингэж бол тэр хүүхдүүдийнх нь эрүүл мэндийн төлөө бус үйл ажиллагаа явуулаад байгаа энэ улсуудад өгнө гэдэг бол үнэхээр одоо чинь харамсалтай нэг үнэхээр надад туйлын харамсалтай санагдсан байхгүй юу. Гэхдээ нэг жишээ надад манай хурш айл 9 настай хойтой багаас нь сэржсэн ээж нэрсэн нэг ч зүү хүргээгүй. Тэр ерөөсөө яг хянаал вакцинууд ерөөсөө хийлгээд ямар ч вакцин тараа одоо өвсөн ч тараа тэр хүүхдүүд одоо яг манай хүүхдтэй адилхан. Тийш ер нь бол манай одоо чинь эмээ өвөө манай дээхэн үеийнхэн чинь бүгд бол вакцин хийлгээгүй. Харин ч биднээс бол урт настай эрүүл мэнд бол яг нэг эвчингүү ийм байгаа. Бид нар чинь тэрийг бол нөгөө хөгшчүүч яс сайтай гэж ярьдаг штэ. Яг тийм л байхгүй. Бид нар чинь яс сайтай. Тийм учраас бол тэр хүмүүс бол одоо чинь яг тодорхой өвчин тусдсан болоо тэд нар чинь одоо эмнэлгийн тусламж аваад бол одоо ингээд эрүүлжээд харин тэр хүний бол бид нь бол байгалийн өөрийнх нь унган дархлаар нь бий тогтчихдаг байхгүй. Ер нь бол ямар нэгэн өвчин бол одоо юу гэдгийг өвчнөөс хамгаалахын тулд тэр өвчний бол нэг тийм сулруулсан тийм нянг бол хүний биед тарьж байж тэр хүний бол одоо бие организмын одоо гэдгийг нэг эсрэг биетүүдийг бол цуснд бий болгох замаар тэр хүний дархлаг тогтоох гэсэн нэг тийм онол байгаа байхгүй дээ. Хинч тэрийг бол батлаагүй байхгүй зүгээр нэг тийм онол. Тэрийг бол одоо чинь Англид бол анхны нэг одоо нөхөр тэрийг бодож олсон гэж байгаа байхгүй.
Тэгээд тэр бол одоо чинь өөрөө бол одоо тэр вакциныг хийлгээгүй мөртөө эхнэртэй энэ тэр бол тарьж исэн, хүүхдүүдтэй энэ тэр тарьж исэн. Тийм бол одоо нөхөр байж байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдүүд нөхнөр нь бол хоёлаа бол нас орсон. Тэр өөрөө амьд үлдчихсэн байхгүй байгаа юм. Тийм учраас ер нь ямар нэгэн бол одоо чинь тэр одоо өвчин байлаа гэх чинь тэр өвчнийг бол тэр нэг хүний бид зориудаар тарина гэдэг бол энэ бол одоо чинь үнэхээр одоо юу гэдгийг тэгээд өшөө тэр хүнийг эрүүл байлгахын тулд тарина гэдэг бол энэ эрүүл ухаантай хүний үнэхээр одоо чинь үнэхээр бол тэр итгэхэд маш хэцүү байхгүй энэ дээр бол яг итгэдэг улсууд байдаг л баг. Гэвч бол тэд нар олон болов баримтуудыг бол олж үзээгүй, уншаагүй, судлаагүй бас хүмүүсийн одоо ухаантай одоо чинь үнэхээр мэрэгжилтэй бол одоо чинь эзэн болсон мэрэгжлийн өндөр түвшний судлаачдын тэр ярьж байгаа тэр бол одоо чинь учирлал тайлбарлуудыг сонсоогүй учраас л тэд нар тэгж ойлгодог байх л гэж би боддог л доо. Еврейчүүд яадаг вэ? Яг зүгээр ер нь бол вакцины хийлэгдүү шашныхан үүднээс гэж тэгж хэлдэг л дээ. Тийм үүсчихсэн. Тэгээ ер нь бол хараа жуулууд чинь болохтой зэрэг бол яг бид нар чинь бурхны хүүхдүүд учраас биднэрт бол бүх юмыг бурхан дааж байгаа учраас бол ямар нэгэн бол өөр хүний одоо чинь оролцоо бол биднэрт хэрэггүй гэдэг нэг тийм шашны үзлээс ер нь ганцхан бол одоо чинь жуулуудаас гадна бас өөр бол одоо Европын энэ христийн шашны дотор чинь олон янзын ийм сект урсгалууд байдаг шүү дээ. Мөн тэрнээс бол одоо үндсэн улсууд чинь өчнө Голландад одоо Германы бол бас тодорхой мууж улсуудад их тийм бол бүлэг хэсэг тийм бол нийгэмлэгүүд бүлэг улсууд байдаг юм л да. Тэд нар ердөөсөө хязгаарч вакцин хийлгэж байгаагүй. Харин тэд нар бол улам бол маш өндөр насалтай бие эрүүл чирэг ямар нэг өвчин зовлон харьцангуй бага нөгөө вакцин хийлгдэг хүмүүстэйгээ харьцуулбал ийм байгаа. Гэвч энийг ч юм бол дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийм мэдээллийг зориудын хаагаад боогод байгаа хгүй даа. Тэг сүүлийн 20 гаруй жилүүдэд ер нь яг энэ жилүүдэд вакцины бүр улам хоржуу болсон байхгүй. Одоо 90 оноос өмнө бол одоо хаалтны нийгэм байлаа шүү дээ. Тэгэхэд одоо социализм орнуудад одоо зөв толгойд усад вакцин үйлдвэрлэдэг. Цөөн тооны вакцин хяналттай нарийн шинжилгээтэй ингэж одоо оруулж тарьдаг байсан байна. Тэд нар чинь нөгөө тэрэн дотор хоржуу юм хийдгүү байсан байхгүй хоржуу бод. Одоо 90 оноос хойш бүр замбраага алдсан. Бүр төрөл бүрийн вакцин тэгээд дээрэс нь одоо хүнд металлууд төрөл бүрийн химийн хорууд явж байна шүү дээ. Мөнгөн ус, формалин тийм үү? Тэгээ формальдехид гэдэг бодис нь одоо жишээлбэл 60-аад оны үед лакн мебелтэй лакн дотор байсан. Тэгээ тэр меблийг тийш үгээг одоо гэртээ аваад амьсгалахад аллерги үүсдэг гэсэн байхгүй. Тэгээд тэрийг лакнд одоо тэр бодисыг формальдехид гэдэг бодисыг одоо оруулахыг одоо хоригдсан байдаг. Тэгэхэд тэр бодис одоо вакцины дотор юу хийж байгаа юм бэ те? Тий. Тэгээд тэрий чинь бол дөнгөж төрсэн нэлзрээ хөвгтүүд бол тэр вакциныг шууд цусганд харж яах гэдэг чинь бол энэ бол амжилттай гэмт хэрэг үү? Жоох хөвгтөд ашигтай болсон. Харин одоо тэгэл жил мөнгө ус халууны шил урд нь бол хаглаад амьсаж болохгүй хурдан шиг аваад хаяг гэдэг үс. Тэгэхэд одоо тэр вакцины дотор байгаа. Тэгээд тэр хүнд медалууд чинь хүүхдийн тархинд төв мэдрэлийн системд шууд урал үүсгээл одоо тэгэл цочроо хоол блокад үүсгээл хүндрэл үүсгэж байна. Тэгээд тэр хүүхдүүд одоо ямар одоо хор хөндөөл учруулахыг хинч мэдэхгүй. Тэгэл зарим нь одоо татал дундаа зарим эндэгдэл болно, зарим менингитис болно, зарим чихрийн шижин болно. Тэгэл одоо жишээ вакцины хор гэдэг нь яг ингээл толгойгоо хоош нь ингээл ингэж ойролдог. Тэр ерөөсөө яг хоёулын ингэдэг чинь тархины давалт гэдэг одоо бүх нялх хүүхдүүд. Тэр чинь тархин хавгнаад байгаа байхгүй юу? Тархин хавгнаад байгаа учраас яагаад гэж манайх ерөөсөө асуудаг байхгүй. Одоо жишээ би юм чинь бид нар одоо ингээд нэг юм болчих энэ би яг тэгснээс болов уу, ингэснээс болов уу? Яагаад тэгвэл бид нар боддог шүү дээ. Гэтэл нялх төрсэн хүүхдүүдтэй нэг юм болчихоор энэ яагаад тэгвэж ерөөсөө асуудаггүй байхгүй тий. Тэр нь одоо яг тэр вакцины дараа хүндрэл байхгүй юу? Яг ингэж ойролдог. Тэгээд ерөөсөө өдөр шөнөгүй ойрлно. Тэгээд бүр тэг хитэн хоногоор тэгээд бүсэлдээ бүр чаддаггүй болоо тэгээ унтдаг. Тэгээд сэргээрээ дахиад ойрлно. Тэр чинь хүүхд ярьж чадахгүй юм чинь толгой нь маш их хөвддөг. Тэгээ кренцефалик гэдэг нэр томьёо байдаг. Албан ёсны. Тэр нь болохоор Франц үг, тэр нь болохоор тархи чарлж जैन орилж гин гэсэн. Бүр тэр нь бүр ангах ухаанд тийм нэр томьёотой. Тэр нь тийм. За тэгээ манай монгол хүүхдүүд одоо амьсгалын замын цочмог халдвар гэдэг. Тэрүүгээр одоо хүүхдүүд ингээд байна да. Тэг хүчил төрөгчийн дутагдал гээл те. Тэг чи ерөөсөө л вакцинсалж байгаа байхгүй. Одоо хүүхд төрөөд ихийнхэн ураг сүг амлаачих байхад те. Унган дархлаа одоо юу ч болоогүй. За тэгээд тэр тархины цусны одоо
барьер гэж штэ тийм хориг байдаг байхгүй юу. Тэр нь одоо 4 нас гэхэд хөгжиж тусдаг. А тэр бол цусны эргэлтэнд орсон хорыг фильтрддэг байхгүй юу. Оруулах тархийг хамгаалдаг. А тэгэхэд ямар ч хамгаалт байхгүй бүр дүнгэж төрөнгүүд нь тэрийг тарина гэж байгаа чинь шууд тархинад цусны эргэлтэнд шууд нөлөөлөл тэгэл одоо янз бүрийн болж байна. Одоо ер нь тэгээд 24 цагийн дотор тарилдаг гэдэг чинь ингээд сүүлийн үед бий болсон байгаа байхгүй бид нарыг төрж явах үйл юм байгаагүй шүү. Тэр чинь зүгээр энийг хэн хэлээд хэн батлаа. Харин тийм байхгүй гол. Тэр нэг сонь байгаа байхгүй юу? Манайхан л санаачлаа. Тэгэхээр би зүгээр мэдээж бол би тэр үес манад бол одоо чинь сайхан бол эмчнэр бол мэдээж би. Нүгэлэг ихтэй бол одоо чинь тэд нар бол одоо Монголын ард түмний эрүүл мэндийг хувьчлаад авсан улсууд биш шүү дээ. Ганцхан эрүүл мэндийн асуудлыг эмчнэр л ярьдаг. Тэднэрт л хамаатай мэдэр. Энэ бол одоо үндэсний улс үндэстний асуудал учраас бас энэ дээр бол тодорхой тэртээ бидний амьдрал дээр бол тэрний үр дагаврууд нь харагдаад байгаа учраас харин ч бол бид нар асуудлыг нөгөө үр дагавраас нь бол одоо чинь урагшаа яваад бид нар нөгөө үүсгэж байгаа үндсэн шалтгаануудыг нь яриад нь шүү дээ. А тэр улсууд болохтой зэрэг чинь үр дагавруудын аль хэдийн бол өдөр тутам чинь бид нар бол яг тэднэртэй харьцаж байдаг тийм орчинд бол ажилд амьдардаг улсууд болохоор энийг мэдээд бид нар сануулгах биднийг бол одоо бидний хүүхдүүдийг Монгол улсын ирээдүйг бол хамгаалах үүрэгтэй улсууд багхгүй байгаа юм. Гэтэ яг одоо инженер маань бас мэдэхгүй л байгаа хэл та. Ер нь бас цаанаас одоо вакцин хийх ёстой гэж тэгэл тарьж байгаа шүү дээ. А ер нь бол гадаад эмч судаачдыг ингээд анзаараад яагаад вакцины эсрэг энэ эмч одоо тэмцдэг болчвоо, яагаад вакцин тархаа болчвоо, яагаад вакцин шүмждэг болчвоо гэд тэдний түүхийг харж үзэхэд тэд нар өөрсдөө хүүхэд юм уу том хүнийг вакцинаар тариад тэгээд эрүүл мэндээр хохироод амь насаар хохироод тэд нар туршлага дээр ингээд ажиглалт хийгээд ямар сони вакцин ч уг нь сайн штэ. Яагаад ингэж байгаа юм бол миний өвчтөнгүүд тий. Тэгээд өөрсдөө судалж эхлээд тэгэл вакцин агуулга, вакцин гэж юу, вакцин дотор юу гэдгийг яагаад миний өвчтөнгүүд одоо миний өвчтөнгүүд ингэж байна гэл ингэж судлаа тэгээд яг үннийг мэдээд бүр шокнд ороод гайхаад тэгээд одоо вакцинаас тацгалцдаг байна. Одоо эмнэлэг гэдэг юм чи айгуу сонирм байхгүй юу? Одоо хуучин ч ингээд эмнэлэг ингээд төвлөрсөн тий том тэгээ одоо сум байлаа гэдэг эмнэлэгтэй одоо Улаанбаатар техник хэлхсгээд өрх гэдэг ингээд задлаад яг тэн дээр ямар хүмүүс байгаа юм. Тэгээд бүх юмыг тараачдаг. Тэнгүүд өрх одоо хичнээн ч өрх үйтэй тийм үү? Тэнгүүд тэр өрхийн эмнэлэгт бас арай чадвар юутай тий одоо бас яг тийм хүмүүс байгаа гэж би бодоод байхгүй том эмнэлгээ бодвол тий хүчнээ олон эмч бэлдсэн чанартай чанаргүй. Тэнгүүд бид нар бол зүгээр л хийхснийг л хийдэг. Тэднийг бол одоо чинь хэрвээ хийхгүй бол та нарын тэр хариуцсан бол хэсэгт чинь бол ийм өвчин бол өвчний дэгдэлт болно. Тий одоо бүгдийн хувь болгоцсон шүү дээ. Хувьд өгсөн байхгүй яг хэрэг дээр бол үндсэндээ хувь эмнэлэг болгоцсон байхгүй дагуулна. Тий тэгтээ зэрэг чиний хэлж байгаа би бүрэн санал байна. Тэн дээр бол одоо чинь мэдээл багтай, мэдлэг садвар султай ийм усуд. Тэгээд одоо жишээ нь бол бүх нь яраа харилцдаг. Би бол сайн ингээд наашаа ингээд явж байгаа нэг хүнтэй бол таарад бол бас яриад ингэж яхад бол тэр хүн хэлж байгаа нь ер нь тэгээд эрхэн эмнэлгүүд чинь бол хүүхдтэй вакцин хийгээд байн гоцтаад идэг гэж байгаа байхгүй юу? Тий. Тэгээд би ч гэсэн бол энэ асуудлыг бол бас одоо олон жилийн өмнө бол бас энэ асуудлыг мэдчихсэн. Тэгээд тэднэртэй бол уулзаад ингээд яа чинь ягаад та нар ингээд ярьдаг гэсэн чинь үгүй бидний цалин өгөхгүй гэдэг байгаа юм чинь дээ гэж байгаа байхгүй юу? Олон бидний хүний амин нас ирээдүйн хүний эрүүлийн тухай ярьж байгаа чинь тэр ус зөвхөн цалингаа бүтэн авахын цаг хугацаанд авахын тулд мэдээ тэр хүний бол одоо чинь мэдээж амьдралын шаардлага байгааг би ойлгож байна, бүрэн ойлгож байна. Нүгэлэг ихтэй манай усууд тэгж хандаад байгаа байхгүй асуудал. Тэгээд бол одоо юу гэдгийг тэр одоо танаа хэсэг дээр чинь бол одоо юу гэдгийг 2-300 хүүхэд байна. Эдгээр дээр бүгдэнд нь вакцин хийж ээжээ сайн одоо чинь цалингаа аваа гэдэг. Үндсэндээ тэд нар чинь вакцины дэвтэртэй шүү дээ. Тийм. Тэр шалгадаг одоо нөгөө сурагчийн клиничник шиг. Яг тийм байна. Тэргээр нь нөгөө хүмүүс хийж цалинг өгдөг. Тэгэхээр одоо тэр хүмүүс зөвхөн вакцин хийх гэж юм уу? Нарийн хүмүүсд өрхийн эмнэлэг бол вакциныг үйлчлээ. Тэгээд ингэж би асуусан л да. Тэгээд за та нар тийм байт юм байж одоо цалин авах юм гэсэн чинь тэгээд та нар бол яг ямар вакцин хийгээд байгаагаа мэдчихэв нүү? Бид нар мэдэхгүй гэж байгаа юм. Мэдэхгүй гэж. Та яагаад мэдэхгүй гэдэг дээрээс хийх гэсэн л өгсөн. Дээрээс одоо чинь бэлэн юмнууд нь одоо чинь энэ тариуруудтайгаа энэ вакцинуудтайгаа ингэж хүрээд ирдэг. Тэгэл та нар энийг хийж ижил цалингаа аваа гэдэг ингэж шахчихдаг гэж байна. Үсрэл нэг шипризэн шинүү зүүн шинүү. Наад вакцины хаанаас гаргаад ирв. Тэгээд болоод тэр доторхын бид нар мэдэх юм шиг байна. Тэгээд тэр усууд мэдэхгүй гэж байна. Сувлагчнаар хариуцдаг юм. Тэгээ гол нь бол бид нэрээс бүр асуусан байхгүй. Одоо миний одоо чамтай ингэ яриа сууж байгаа тэр хүний яг яаж хэлжсэн бүр миний нүдэнд харагдаж байгаа байхгүй. Би
би мэдэхгүй гэдэг. Та нар яагаад мэдэхгүй байж ийм гэсэн чинь үгүй дээрээс гэж. Тэгээ тэд нар чинь бол маш их дагамттай айдас хүйцэн донд амьдарч байгаа. Ягаад бол одоогийн үндсэндээ бол тэднийг одоо чинь тэрийг хийхгүй гэдэг юм уу ямар нэгэн бол асуудал одоо ингээд тавиад хүмүүс ингэдэг юм бол тэднийг одоо чинь өөрийнх нь тэр амьдралах одоо чинь хоолноос нь салгах ийм бол одоо чинь амьдралын хүсэрсэн салгах ийм эрсдэл байгаа учраас тэд нар хийгээд байгаа байхгүй даа. Тэгээс тэд нар бол санаатай хийгээд байгаа юм бохт биш байхгүй. Яг энийг одоо чинь нэг ийм нарийн юу гэж штэ нэг талдаа бол тэр хийж байгаа усууд нь мэдэхгүй байж идэг. А дээшээ харахтай зөв чинь дээд талаас хийгдсэн чинь яг одоо ямар албан тушаалтан мэдээж нэг албан тушаалтан болоод дахиад тэр дээшээ л гинж тийм биз дээ. Тэгээд ингэсээр явж байгаа дээшээ явахтай зэрэг чинь ямар нэгэн одоо чинь тэр вакцины бол улам өрн улам бүдгрээд байгаа байхгүй юу ер нь тийм үү. А тэгээд тэрийг бол одоо би түрүү хэлсэн байж байгаа. Ялангуяа тэр үед чинь одоо тэр эрүүл мэндийн болов сайд болсон энэ нөхцөлийн одоо гадныхантай хийсэн янз бүрийн бол урд нь хийцэн байсан гэрээг мөрдөж байгаа гэдэг нэрийн дор мэдээж гэрээгээ бол мөрдөх маш сайн хэрэг. Гэхдээ бол энэ гэрээний тэр заалтууд нь манай одоо чинь ард түмний яг одоо чинь асар сонирхолд тийм үү манай иргэдийн бол эрүүл мэнд манай үндэсний бол ирээдүйд яаж нөлөөлж байгаа гэдгийг эхэлж бодож ээж шийдвэр гаргахтай. Тийм учраас ерөнхийдөө энэ асуудлыг тэгээд бол одоо манай одоо бидний үзэж байгаа энэ үзэгчид асууж болох л доо зүгээр одоо тэгээд яах юм бэ гэж. Ер нь айл гэр хүний амьдралын хамгийн үнэт зүйлүүд бид нар ер хүүхдүүд гэдэг тийм биз. Ер нь хүн хүүхдүүдээ бол эрүүл саруул боловсралтай болгохын тулд бүх хөдөлгөөний энэ амьдралаар зориулдаг. А гисэн хэдий ч бол ердөөсөө вакцины гэж бол маш их одоо энэ эрсдэлтэй ийм бидний амьдрал бол аль хэдийн орж ирчээд маш их одоо чинь одоо өвчин зовлон одоо ийм тийм сөрөг гар цохрол учруулад байхад бид нар бол зүгээр гар хамтан сууж явах боломжгүй болж. Тийм учраас нэгдүгээр биднэрт бол энэ талын мэдлэгээ бол бид нар маш сайн бол одоо чинь дэвшүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаар бол одоо эцэг эхчүүд тийм үү? Эцэг эхчүүд бол нэгдээд бид нар бол мэдээж бид нар бол Монголын эцэг эхчүүдийн нэг хэсэг байж байгаа бид нар нэгдээд энэ бол одоо чинь Монголын одоо энэ төр засагт бид нар асуудлуудыг тавих хэрэгтэй. Нэгдүгээр бидэнд хийж байгаа вакцин чинь ямар компанид тийм үү хизээ үйлдвэрлэгдсэн энийг нь хэн ямар шугамар нийлүүлсэн тийм үү. Хоёрдугаар ямар бол одоо чинь найрлагатай юм. Гол нь тэр вакцины дотор нь ямар бол одоо бодисууд орсон ямар найрлагатай юм тийм үү. Тэгээд ямар эрсдлүүд гарч болох юм гэдгийг тэр бол одоо вакцин хийж байгаа тэр бол хэсгийн имлэг одоо чинь бусад одоо чинь имлэгийн байгууллагууд бүр нь тэр хүртээмжтэй тэр мэдээллийг бол хүртээмжтэй болгох хэрэгтэй. А бүр шийдвэр гаргах төвшөнд болохтой зэрэг чинь бол одоо чинь тэр эрүүл мэндийн яам одоо бусад одоо чинь манай засгийн газрын хэмжээнд бол ажилтдаг энэ улсууд энэ байгууллагууд энэ бүтцүүд болохтой зэрэг тусгай бол одоо комисс томилоод тэр үнэхээр тэр бол вакцин нэмэлж байгаа энэ корпорацтай, энэ компанитай, энэ улстай харьцаад энэ компани бол манай улс үндэстний биологийн аюулгүй байдал. Хүн чинь биологийн амьтан. Биологийн аюул генетикийн асуудал ярьж байна. Асуудлуудыг тавих хэрэгтэй. Тийм учраас хүн бол бид нар одоо чинь саяны ярицлагуудаараа вакцины гагцгүй бол хоржуу ялангуяа тэр дотор нь байдаг мөнгөн ус одоо формальдегид гэж ийм одоо хорт хүний гол нь одоо хүүхдүүдийн тархийг гэмтээгээд тэр тархин гэмтсэн хүүхдүүд чинь болохоор сааж чиж байгаа байхгүй.